бид нар өөр ертөнцид бас ингээд байдаг гэдгээрээ бас илүү давуу талтай тиймээс кайф мэдэрдэг гэх юм уу. Явж байгаа мó тэгээд тийг санагдчихсан. Тэрэн дээр бол ингээд бас нөгөө ховд руу ороод ирэнгүүд нөгөө салинд нь ингээл яг хурцсан явжсэн чинь миний хувьд бол ихний ээлж хамгийн анхны мот стрит таун зээсэн. Тэгээд хотоогоо харахаас л яагаад гэдэг гэсэн. Цаг хугацаанд амжиж нөгөө зорьсон газараа хүрэхгүй бол яах вэ гэдэг тэрнээс л айжсэн. Хүүхнүүдтэй нийлэл мэдээж алгуулад харж байна бас. Нөхрүүд бас шокнд орж гайхах шүү дээ. Баяртай яа. Жогоо сайхцсан юм шиг. Хүү яндан хийн завчлагөө нүгүүж ирээд байг хүлэн ягаа хийсэн. Тэрээс таймар. Бид нар маргааш ч уулзахгүй байж магадгүй. Тийм болохоор энд явж бол Минстэ устай арай нэг дүнэрээ чирчсэн. Бид хонх хоёр чинь яг муухай зүйлээс үүдээ. Тэгэхээр моточ танаа хохмоо болно хонх өрсөс зүгж. Даваад авахаас өмнө зэлбэж байгаа хам мэддэг байна. За тэгэхээр бас яг шинээр бас мотоцикл унах байгаа, мотоцикл хоббилж байгаа хүмүүсүүд манаас ерөнхийдөө ойлгосон баг тий. Мотоцикл унана гэдэг чинь ер нь ир зориг байхгүй. Би өөрөө л хаяа мотоциклтай гарахаас бас айдаг байхгүй. Яагаад гэвэл хин хаанаас яагаад ороод ирэх вдэ гэдэг бол байнга нөгөө нэг рискийг төлөвлөж явахгүй бол аюултай техникийн ирсэн тий. Ир хүмүүстэй. Хей, за сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хобби түнэг влогийн маань 34 дахь дугаар та бүхэндээ өрж байна. За тэгээ энэ удаагийн дугаарт их шүүн Монголигийн Cruiser Angli мотоцикл ундаг скүүчүүд манаас влогт маань оролцож байна. Тэгээд урилгыг хүлээн авч контент маань оролцож байгаа та бүхэндээ бас баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өрсөн баярлалаа. Энэ жилийн одоо та бүгдээ 2025 онд юу болоод өнгөрсөн бэ? За мөн дээрээс нь маш олон бас та бүгдээс үлгэр жишээ авч бас яг энэхүү мотоциклд бас орхосж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр энэ нийтдээ хэдүүлээ гоё зөвлөгөө өгье. Хоёрдугаар зөв сайхан чөлөөтэй буу болцгаая. За тэгээд влогийн маань бас спонсороор бас яг энэхүү орчинд бас хийх орчныг бүрдүүлж өгсөн Zelo Resto Bar-хан нийт одоо хамт олон найз нөхдөд бас баярлалаа. За мөн бас Royal Dutch, за Africola, за мөн бас Автхаус Mongolia маань хамтран ажиллаж байгаа. За ингээд влогийн ерөнхий спонсор Автхаус Mongolia. Бид таны автомашины тавтах үнцнийг нэмэгдүүлнэ. За ингээд хэдүүлээ ярианд орцгаая. За их шүүн Монголигийн тэр хүн ингэх маа. За энэ жилийн 2025 онд их шүүгийн хувьд ямар жил болж өнгөрөв? Айгуу гой аяллууд дээр одоо хамтдаа явцгаалаа. Алуулаа боллоо. Тэгээд гой эвент зохион байгууллаа. Сайн үлсэн аян гээд ерөөсөө л яг энэ 25 он жингоол ерөнхийдөө маш завгүй өнгөрлөө. За мэдээж бас шинэ гишүүд маань бас маш ихээр нэмэгдэж орж ирсэн байна. Маань Сувдаа байна. Бас шинэ нэмэгдэж орж ирсэн тий. За шинэ гишүүдийн хувьд ерөнхийдөө яг одоо эмэгтэй хүн яг энэ хол замд тий Cruiser Angli мотоцикл тэр дундаа бүр Harley Davidson ундаг тий. Harley Davidson-ыг бол би хувьдаа ерөнхийдөө жоох хатуу мотоцикл гэж боддог. Машин ороод ерөнхийдөө яг нэг G-class нэг жоох хатуу байдаг шүү дээ тий. Яг тэр шиг явдалтай жоох хатуу ийм мотоциклоор бас нөгөө нэг мембер болохын тулд тодорхой хэмжээний хэдэн мянган километр гэлээ? 3000 км. Машинаар явхад л 3000 км машинаар явхад л бас чанга штэ тий. Тэгэхэд яг ингээд хоёр дугуйт дээр маш хол замд ингээд 3000 км цас юу бороотой, салхитай
мэдээж байгалийн маш олон үзэгдлүүдтэй тааралтай шүү дээ. Шинэ гишүүдээс асуухад ерөнхийдөө яг энэ хол замд явхад 3000 км тулцсан биш үү? Харин тийм тэгэхээр чанга байсан. Тийм. Бидний хувьд бол маш их төвчээр шаардсан. Тэг яг ингээд өмнө мотоцикл унжаагүй шууд унаад тэгээд шууд холын аялалд ингээд явхад бол өөрөөс маш их төвчээр гаргасан. Тэгээд босоод гişүүдээ хараад ваа уурд явж байгаа хүмүүс хараад ямар их төвчээртэй хүмүүсээ зогсохгүй байхдаа гар өвдөд хөл өвдөд тийм. Үнэхээр амар их төвчээрээ гаргаж бидний бол энэ 3000 км дуулаад одоогоор мембер цалаа аваад аваад яг 12 сарын 6-нд давлал дөрөв хүлээж байна. Одоо дотроо бас цолтоогоо тий. Цалаа. За өдөр амт гоё цолнуудаа нэг танилцуулчих. Тэгээд цол нь ямар утгатай юм те. Тэр талаас нь зүйлээс ярилцъя. Манай бигээд За. Гişүү Монголиа клубын дэгийн анхны үүсгэн байгуулагчдын нэг одоогоор road captain гэсэн цолтой байгаа. Энэ маань одоо цууны ахлагч гэсэн утгатай. Ерөнхийдөө замыг одоо холын аялалд замыг удирдах явдаг. Зам чиглүүлдэг. Хаана бартаа саад байна те. Хаана ямар хурдаар явах уу гэд ерөнхийдөө урд бүх саадыг харж аргашаага тохио өгдөг. Тохио өнгөд аргашаа тэр тохионод дамжуулагдаад явдаг. Одоо жишээ нь энд нөх вэ, тэнд нөх вэ, хурдаа сааруул гэдэг ч юм уу те. Замын аюулыг ерөнхийдөө тооцоолж явах үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тэгэхээр маа дэгийн хөл их ажилт юм байна те. Хөл ажиллана, гарч ажиллана. Хөлөөрөө л ингэж идэв шүү дээ те. Ерөнхийдөө энд нөх үү шүү, зүүн талтай хүмүүс зүүн талын хөлөө байгаа те. Тэгээ манай хөтөлбөр чинь нөө ганц тахин гэж ярьдаг. Чиглүүлэгч одоо цооны яг гол амин сүнсэн гэж ярьдаг. Дээгэл нэг буруу тийш иргэцгэлэн бол тэгээд badаа шүү дээ. Айш нэг 3 минут бид туулаад уус орох гол тэгжсэн чинь айш ирэх юм байна. Замын судалгаа маш сайн хийн. Тийм. Замын Буруу ирсэн судалгаа. тохиолдол ерөнхийдөө Бигийн яг нөө ямар хөдөлгөөнд бид нар бүгд байгаа чинь заримдаа ингээ гар мар ингээ чилж мэл ингээ бүгд тойноос нь гар ингээ явах чинь. Нөгөө нэг удаа ингээд санаандгүй нөгөө каск жоохон ингээд хоошлоод тэгээд нөгөө нэг цууны урд явж байгаа болохоор санаанд ингээд каска ингээд дарчдаг байхгүй гэсэн чинь ингээд дагаж дарчихсан. Тэгээд дохоо гэж андуурч мандуурах бас тохиолдсон. Илээд үйлдэл бол хийж юм болохгүй тийм. Тийм бол бүгд дагаал хийчих юм Бүгд байна. дагаа тийм яг тэр арийнхаа хүмүүс нөө дохио өгж байгаа байхгүй юу. За энэ би нөө зарим маань мэдэхгүй болохоо за юу ч хийсэн гэдэг дуурайгаад тийгээд явдаг. Тэгээд манай клуб ч ерөнхийдөө манай клуб биш ерөнхий бүх клуб одоо дэлхийн нийтийн жишгийг дагаад бүгд клубуд бол цол ирэм дараалтаа байдаг. Хамгийн том цол одоо ерөнхийлөгч буюу одоо ихма манай тэргүүн президент тий араас нь vice president гэж орж ин тэгээ секретари тэгээд road captain SGT Arms гэдэг одоо сержант Arms гэдэг одоо клубын дотоод үйл ажиллагаа хэв журмыг зохион байгуулдаг. Секретари бол ерөнхийдөө бичиг баримттай клубын үйл ажиллагааны бүх бичиг баримтыг хариуцдаг. Чухал албан тушаал байдаг. Тэгээд араас нь treasure одоо санхүүч орж ирнэ. Эрдэнэсийн сан хатгагч гэдэг одоо ерөнхийдөө клубын бүх тооцоо тийм мөнгө төгрөгийн тооцоо санхүүг хатгадаг. Тэгээд тэл ганер байна. Тэл ганер байна тийм. Тэл ганер бол одоо цаваг ерөөсө хамгийн ард гэж хамгаалж явдаг. Ерөнхийдөө буудагч одоо ард асуудал үүслээ нэг мотоцикл эвдэрлээ зогслоо бол араас нь над руу буудаж ирээд одоо цаваг зогсоох үүрэгтэй хамгийн ардлын тийм үүрэгтэй байгаа. Тэгээд одоо араас нь member prospect support гэдэг ингээд бүгд юм ирэм дараал цалтаа. Prospect чи хамгийн анхных нь юу юм? Support гэж орж ирэн. Support маань нөгөө өөрөө ерөнхийдөө нэг горилогч гэсэн одоо энэ клубд орохыг горилж байгаа гэсэн үг тийм. Тэгээд горилогчийн одоо юу шалгуурыг давчих юм бол проспект руу орж ирнэ. Проспект нь одоо энэ клубын үндсэн яг албан ёсны гишүүн болохын энэ тулд нөө шалгагдаж байгаа гэсэн утгатай л. Тэгээд километр гүйцлээ бид нартай одоо цаашдаа нэг замаар цаашдаа олон жил хамт явахаар байна уугүй юу гэдгийг олонхын саналаар шийдээд албан ёсны мембер гэсэн цалыг өгдөг байна. Амар жилжингээ явж байгаа л яг орхихын даваан дээр нэг жижиг алдаа гаргачихвал тэгэл уушлаараа яваас. Үгүй шүү дээ. Бас харж үзэх урлаар орхоо. Чи бүтэн жил бас бид нартай ингээд байцсан нэг нэгэндээ уусж байгаа тий. Мэдээж нэг 100% их хүн байхгүй шүү дээ. Тэнгүүд би нэг ойлгохгүй гарна. Гэхдээ
ерөнхийдөө би биэндээ уусаа тасчдээ юм дөө. Тэгээд За та хэдий одоо Гишүүн Монголын багт яг нийт одоо хичнээн гишүүд. одоо ч манайх 22 болоо. Бас аюу болуулаа минь тий. Тийм. Энэ жил ялангуяа бас нэлээд их гишүүд нэмж авсан ба тий. Тийм энэ Хүчлээ. жил Нэлээд яг хуучин гişүүд хэрвээ байсан бол нэлийн бараг 30 гарсан байгаа. Тэгээл мэдээж нөгөө ажил амьдралын шаардлагаар зарим нь зай авах, зарим нь дараа нь эргээд орно гэх мэтчлэн тэгээл яг нэг юм шигшигдээл юм гоё нөгөө чанаржаал бид нар л тоонд ач холбогдол өгдөггүй. Гол нь яг нэг хамт олон яг энийг атгсан гар шиг байхын тулд ингээд байж байгаа. Тэгэхээр нөгөө 22 гишүүн чинь 22-лаа нэг нэгээ танихгүй өөр айл ингээд хүмүүс нэг дор цугларч байгаа болохоор заавал энэ ёс заяг дэг журманд хамтдаа явж ийж ингээд эн чинь бас нэг хүний амьдралаас авах гоё кайф мэдрэмж хичнээн ингээд мундаг одоо хувийн амьдралдаа ингээд мундаг айл хийцтэй мундаг одоо ажил хийдэг байлаа гэд одоо манай клубд орж ирэхээр яг юм гоё дэг заяг нэг нэгээ хүндлээд ингээд ирэм дараагаараа явна гэхээр бүгдээр ингээд татгалцахгүйгээр эндээ ингээд маш гоё кайфарч явдаг гэх юм уу. Тэгвэл одоо хүмүүс яам эдэр одоо юу вэ гэж бодчих магадгүй. Тэгэхээр яг бид нар өөр ертөнцид бас ингээд байдаг гэдгээрээ бас илүү давуу талтай тэндээсээ кайф мэдэрдэг гэх юм уу. Тийм. За та бүхэн ч ер нь бол хүн анханасаа л ерөөхдөө моцикл унаад өргөн штэ. Тэгэхээр хамгийн анх одоо ингээд моцикл унжсэн мэдрэмж ямар мэдрэмж вэ? Угаасаа моцикл унах мэдрэмж бол машинтай зүйрлэшгүй. Айгуу тийм бүх байгальтай яг нөгөө биеэрээ тулдаг хгүй. Ус бороо цас гэл одоо мэд цасан дундахгүй л дээ нөгөө хүйтэнд бороотой хүүтэ өдөр шууд ингээл биеэрээ тэгэл тэрийг ингээ биеэр мэдрэх нь л хамгийн гоё каптай мэдрэмж юм шиг санагдсан. Тэгээ тэрийг мэдээж нэг холын хэлд явж ижил айгуу сайн мэдэрсэн. Хотын төвд бол мэдээж унаад жоох ингээл мэдрэхгүй тэгээ аялалт явахаараа клубээр аялалт явж ижил тэрийг бүр амар биеэр мэдэрсэн. Амар айцтай л юм л та бүгд л яг зам дээр гарахаар чи найзтай энэ тэндээс юм орж ирэх гэх. Тэг яг хэрвээ янз бүрийн осол аваар бол мэдээж махан ирээл тулж шүү. Машинаараа биш. Махан ирээл тулах учраас маш олон сэрэмжийг өөртөө яаж явах гайх мэдрэмж бол байна. Гэтэ энэ бол нэг тэгэл зоригл тавд юм л дээ. Ялангуяа Улаанбаатар хотоос моцикл унахад риск өндөртэй тий. Тийш тэгчих. Толиндоо харж дардаг хүн ер нь хэцүүхэн тий. Тийм дуугүй бол тэгэл энэ бол хүмүүс байнгын дарах магадлалтай. Ядаж дуутай болохоор хүмүүс ядаж талиндаа хараад бас моцикл явж байгаа юм гээд хардаг учраас дуу бас бидний жоохон ч гэсэн хамгаалагч болж чаддаг дуу дээр тэндээ хийцээ бол чамгүй шүү дээ тий. Хүн сонсогдохоор байх юм бол бидний ань насыг бас хамгаалдаг төлөвийн нэгдвэл бол дуу байгаа гэж боддог. Энэ зам бол ялангуяа амар сайн мэдэрсэн. Дуутай моцикл, дуугүй моциклийн ялгаа их байдаг. Тэгээ ер нь дуутай моцикл ер нь ингээд явхад бас жолооч нараас нь гоё гэж ханаж өгдөг бас байдаг тий. Одоо ер нь явхад их магийн энэ моцикл бол амар чанга дуутай. Тэгээд би их маг уртаа гарах амар дуртай. Ягаад гэхээр миний инфофитэд ингээд цог ингээд явж байгаад би ерөөхдөө дөрөв кафе ингээд дотор урд явах хэрэгтэй байхгүй юу. Гэтэ хотын годомж одоо энэ төгжрийн дунд болохоор миний моциклийн дуу ингээд их магийн моциклийн дунд ингээд дарагдчихдаг. Тэгээд би их маг чи урд гарч байгаа чинь чанга юм чи ингээд. Тэгэл их маг урд гараад явгод ингээд машинад би нэг нэмэлт хаазыг өгөх ямар шаардлага ингээд өөртөө ингээд хандрал ингээд хоёр тишээ ингээд явчихдаг. Нэг нь одоо хүмүүс маш тийм соёлтой хүндэлдэг болсон моциклчтэй юм. Тэгэж санагдсан шунаад миний хувьд бол энэ дээр анхны мэдрэмж бол би бурхан минь би ингээ моциклээ дийлэхгүй нэ би ингээ сургалтын моцикл унжаад өөрийнхөө моциклыг унахдаа би амар хаа зөндөрөө би амар айцтай өөрөө дахиж мортхоос хүртлээ ягаад би дийлэхгүй минь 25 кг-тай моциклыг нэг дайлаагаад нэг хандал би ингээ айсан хамгийн их тэр нь ерөөсөө айцсан тэрнийгээ давханд бол манай нөхөр хийж байгаа юм. Чи эзэн юм уу юу юм энэ чинь энэ унаа чинь чи өөрөө эзэн юм байгаас тэгээд өөртөө итгүүл тэгэл бодоод ирэнгүүт би нэрэн чадна гэж тэгэж суурсан энэ хавар моцикл унцараа шууд тэгээд айдсан нөгөө цуваанд яваал тэгэл хамгийн том бас үйлдэл юм уу зоригтой үйлдэл байсан юм тухайд одоо тоо тийм санагдаж байгаа. Маш мэдсэн. Тэгээд та бүхний одоо ингээ холын аялал ч юм уу эсвэл өдөр тутамдаа ингээ моцикл унжихад
зайлшгүй авч явдаг нэг зүйл чи юу вэ? Каскны шөнийн юу? Шөнийн линз. Шөнийн линз. Одоо орой болоход газ сольж авахгүй бол тэг юм харагдахгүй. Тэгээ энийг нэг хэр чи нүд мүдэн өвдөд бороо шорооч амир хэцүү. Тэгээ нүд рүү юм ордог болохоор заавал линз авч явна. Өвдөд тохоо хамгаалт байнга авч явна. Тэг чи өөр юу юм бэ? Борооны цов авч явна. Хамгийн хэрэгтэй. Хизээч бороо орж магадгүй те. Тэг хизээч бороо орж магадгүй. Аа. Тэг богцондоос нөгөө нэг юугаа авч явна. Бомброо авч явна даарна. Тэгээ ер нь бол нөгөө 100 хүмүүс нэг мотоо онохоор ийм салууч өгдгөн багт гэж боддог. Гэхдээ үгүй байхгүй яг ингээд яг биеэрээ унжаа болохоор ингээд салхи мэдрэхэд л өдөр хүртэл даарахаар тийм хүйтэн байдаг мотоо оноход бол орой бол яг зуны орой мөр бол амар хүйтэн шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс бол нөгөө халууц чинь гэж бити бодоорой. Бид нар бас даард шүү. Зогсохоор халууцсан тийм яг тийм. Шантарч исэн үе байсан уу та нарт ер нь ёо зодоо болдгийм үү гэдэг ч юм уу? Зам ингээ нөгөө нэг бороо орохоор зам гялхар нөө болчихдээ штэ. Тий. Тэрэн дээр бол нэг гулган штэ. Тэгнэ. Ингээл Эргэлтэн дээр ч юм уу тий. Одоо ингээл жоохон юу яхад л урт харамж моромж бол бүр хүрэлтгүү. Гисэн мөртлөөл ингээл бөхсөж харавдаг. Тэр бол айдас. Тэр бол үнэхээр амар. Тэгээ сэлэнг дархамлаа явж авсан амар нэг шуурхтай байсан. Тэгээ шуураад хүчтэй хүчтэй Mad Max баг ингээд аялалд явж байгаа мó тэгээ тийг санагдчихсан. Тэрэн дээр бол ингээд бас нөгөө ховд руу ороод ирэнгүүд нөгөө салинд нь ингээл хурцсан явж ирсэн чинь ингээд хөдлөөдсөн. Дайвалцаа тий. Дайвалцдаг. Тэр бол Эсвэл бүр ингээд том машин хурдтай явхад бас ингээд нэг салхин цохилдсон шүү дээ тий. Ховд ширтээ ус руу орох замд амар салхитай. Тэгээ бүр ингээд мотоо хөдлөөд би хөдлөөд яг тэгээд яг тэр бас жоохон юм биш. Ус руу явхад хэд хоног явсан бэ моциклтэй? Юу ярьж бацхан нийлээд Өгөө зөвхөн очих нь. одоо бид юу болсон? 2 хоног очих. 2 хоног байсан. Гэхдээ бид нар албаар хэрэгс нуурын дээр хоноод Ааха. тийм ерөнхийдөө хэрэгс нуурын ирэг дээр бас хонж үзье. Тэгээ Херсон нуурын зам бол амар байсан тий. Зүр ингээд бүр амар нэг гүн илс. Тэнд чинь ингээд машин суудаг штэ тий. Тэгээ бид нар чинь ингээд нэг жоохон зогсоход мотод айлж амж. Тэгэл ингээд яхаж нэг баруун хөл байхгүй болсон юм чинь хэлсэн тий орсон. тэр маа болгоорын мотоцикл ялангуяа бүр хүн 1800 те тэрэн дээр бол манайр ихэд бас Ингээд дагигаар тэгвэл хүл тохоо мохоо ингээд эсвэр шигдээ орсон маа чинь. Моцикл ундаа сүүчүүд ерөөхдөө эхлээд стрит 500 момс ч юм уу би эхлээд жижиг мотороос эхэлдэг байх гэж боддоо шүү. Эсвэл шууд том мотороос эхэлт юм уу? 500 ч жижиг мотор биш шүү дээ бас. 250, cruiser ч 250, 350, 400 гэж байна шүү дээ. Миний хувьд бол ихний ээлж хамгийн анхны мотор стрит 500 байсан. Тэгээд мотогоо харахаас л яагаад гэдэгсэн. Дээр нь мартахаас л яагаад гэсэн. Тэгээд ерөнхийдөө зам дээр ингээд гарахад бол буцаж ирэхэд яг эзэн юм шиг мэдрэмж төржсэн харахаас хайр хүрэх чинь. Тийм мэдрэмжтэй байсан. Тэгснээс бол ихний ээлж нь унаагүй мотогоо харахад бол миний хувьд бол нэг тийм амар кул мэдрэмж төрөөгүй тэ яаж энийг уннаа л гэж жоох айдастай л байсан. Унд сураагүйж би бас мотоцикл авч ирсэн стрит 500. Тэгэл нөгөө очиж авах галбайсан чинь нөгөө хүн унаад үзгээд би унж чадахгүй шүү дээ. Тэгээд өөрсдөр нь тойруулж харуулчаал за яав гоё юм байна гэж стрит 500-аас авчихсан. Одоо ултар стрит 500 байгаа. Тэгээд сая ус руу 3000 км аялчаад ирсэн. Ер нь бол 500 л яах ч хүлээс. Бас нөгөө хөдөлгүүрийн бас нөгөө 883, 883 эсвэл 1200, 500 эдгээр ялгаа ингээд цуугаар явахад гарах уу юм. Жоо хоцрох ч юм уу. Гэтэ 500 л хоцрохгүй. 500-аас доошоос хийсээ бол хоцрох. Яг л өксүр зам ам дээр бас нэг жоохон ойрлох баг тий. Тийм. Манайх ч одоо 300 тааш баарах байхгүй тий. Доотлол нь 500 таа байж. Тэгэл даач гээд одоо бас нөгөө влогт маань спонсороор хамтран ажиллаж байгаа пивнүүд үржин. Тэгээ өнөөдөр амралтын өдөр учраас бид нар бүгдөө машингүй ирсэн байгаа учраас энэхүү пивийг бас хамтран үрцгээгээрэй. За тэгээ удахгүй бас шинэ жил болох гэж байгаа юм байна. Тэгээд манай влогийг бас энэ орчныг бүрдүүлж байгаа Зээлоороос ресто бар маань бас сул өдрүүд байгаа юм байлаа. Авалтын бас захиалга өгөх бүрэн боломжтой байгаа. За манай их шүүгийн бас
суда бас энэ Зелореста барыг ажилладаг бат. Тэгээ удахгүй бас шинэ он гарах чинь тэгээд өчигдөр би нэг шинэ жилд орсон. Монголын машин мотоцикл холбооны шинэ жилд орсон. Тэгээд Royal Dutch гэх PV-г ерөнхийдөө ширээнүүд дээрээ тавьсан байсан. Амтны хувьд бол маш гоё таалагдчихлээ. Тэгээд мэдээж жолоо ярьж байгаа хүмүүс бол арх болон PV 20-той. Бид хэдийн хувьд бол өнөөдөр бол бүгд амралтын өдөр. За спонсороор PV орж байгаа шийдвэрлэл өнөөдөр гоё PV шүү гэд хэлчихсэн байгаа. Хамгийн нөгөө шантармаар хэцүү байдаг. Тийм. Ер нь бол эмэгтэй хүнд хобби хөөгөөд ялангуяа мотоцикл унаад мотоцикл унах нухта ганцаараа биш клуб тариалагдаад унана гэдэг хувь хүнээс нь бол зав зай тийм өөрийн хувийн зохион байгуулалт өөр хүүхэд нөхөр ажил гэх бүх зүйлийг амжуулна гэдэг бол маш тийм эренгийн тийм чадвар шаардсан зүйл юм шиг санагдчихсан. Яг анх ороход бид өмнө гişүүдээ хараад үнэхээр юмэг ямар хурдан амжуулаад байна. Тийм бүгд л өөр хүүхдээ бүгд л хувийн бизнестэй тэгэл ажил хийдэг хүмүүс ижиж бүгдийг ингэж амжуулна гэдэг бол яацчгүй хурд тий энийг бол арга гэр бас хөлөмжөөр дэмжиж ажиллаж байгаа нь бол хамгийн чухал санагдсан. Энийг чадахгүй бол тэгээл ер нь бол шантрах зүйлүүдээ анханасаа гараад ирж байгаа байхгүй. Завгүй байна, клубын юмдаа хоцормааргүй байна тий юмыг хиймээр байна. Гэтэл миний ажил яах вэ гээл энэ бүхнийг зохицуулах гэдэг бол яалч гэмтэй хүмүүсийн үед нэг бодлын хийцүү нэг бодлын энийг давсны дараа бол өөрийнхөө хоббиг бүх юм зориулсан дараа маш гоё тийм мэдрэмж надад тгий санагдсан. Анх удаа би хоббирч байгаа. Хоббирч онохтой крузер англи хүнд мотоциклонаад өөрөөсөө маш их зүйлийг гаргаж гаад маш их баяртай байгаа. Шантраа одоохондоо л тэгж амар шантарсан юм байхгүй. Гэхдээ илүү төвчээртэй болсон байна. Илүү хурдтай болсон байна. Хоббирч чадсны үр дүнд бол өөр дээрээ ажиллаж чадсан байна. Их шиг Монголд орсноос хойш би маш өөрчлөгдөж байгаа. Энэ охтууд маань үнэхээр бондог охтууд байгаа. Манад нэгдэх юм бол бас маш гоё мэдрэмжийг бас авахаар байгаа шүү. Өөрийнхөө талаас нэг зүйлч гэсэн аралдаад үзээрэй гэж хэлмээр байна. Цаараа унсан. Тэгээд энэ жилээс гişүүдээ орж ирсэн. Тэгээд ганцаараа мотоцикл зам дээр ганцаараа унах, клубээр унах хоёр шал хоёр өөр эсрэг клубээр ингээл холоо айлдвж хахад айгүй юм төшигтэй байдаг. Ингээ манайх бүгд суваагаар явдаг. Айгүй ингээ дистратэй, эмгцэгцтэй зам дээр айгүй соёлтой явдаг. Тэгээд тэрнээс айгүй их мэдэрсэн. Тэгээд шантрахаар юм бол нэх байгаагүй. Зүгээр эвдрээд миний мотоцикл эвдрээд янз бүр болгоо. Нөгөө үедээ жоохон дараа болчих бай. Одоо цоваага жоохон хоош татчих бай. Цаг хугацаанд амжиж нөгөө зорьсон газараа хүрэхгүй бол яах вэ гэдэг тэрнээс л айжсэн. Бусдаар бол нэг тийм шантрахаар юм бол одоогор байхгүй. Манай айгүй дайчт нь ороод ирсэн. Дайчин гişүү байна. Их мөгөвд болохоор ерөөхдөө яг их шүү Монгол яг капитанаар нь хэдэн жил болж байгаа. Тэшний жил хараа 2 дахь жил тийм үү? Тэгээд яг энэ олон одоо бүгд л мэдээж янз янзын одоо ааштай хүмүүс, янз янзын одоо бас нөө сонирхолтой хүмүүс нэг баг болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд өдөртөн зохион байгуулахад олон эмэгтэй хүмүүсийн нөгөө нэг аашаар гişин ч юм уу тий. Одоо ингээд зүгээр мэдээж бид бол зүгээр хэрэгчлүүсийн одоо мото сонирхчид нэг доор нэгдсэн гэх юм бол олон танихгүй 20 эмэгтэй нэг доор цуглараад нэгнийгээ сонсоод явна гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ бол анханасаа ингээд бид нар мотоклуб одоо яг ийм жаягт ийм дүрм журманд захирагдаж хэдүүлээ цаашаа явах нэ. Чи миний найз аж болно. Одоо миний найзууд зарим нь орж ирнэ. Би одоо аль альнийхэн найзаас ч юм орж ирнэ. Гэрлийг найз ч гэсэндээ энэ жил дараа жил орж ирлээ гэхэд гэрлийг хүндлэн гэх юм уу яг ийм эрэмб дараагаараа байдаг. Тэгээд хин хинийгээ хүлээн зөвшөөрнө гэдэг дээр ингээд дүрмдээ захирагдаад ирчихэр тийм амар хэцүү зүйл бол байхгүй. Мэдээс нэг жоохон маргалдах зүйлүүд гарна. Тэгээ энийг бол аягүй гоё дүрмээрээ тэгээд бас зөөлөн аргаар шийдээд явцдаг гэх юм уу. Тийм хүндлэлтэй зүйлүүд байхгүй. Тэглэж одоо ингээд ажлын хажуугаар өөрийнхөө ар гэрийг зохицуулж чадж байгаа тий өөрийнхөө одоо асуудлыг шийдсэн хүн одоо энэ мотоспорт руу ордог гэх юм уу одоо нөгөө ажлаа зохицуулаад гэр бүлээ зохицуулсан учраас тэгэхээр өөрийнхөө хувийн асуудлыг шийдсэн хүмүүс орж ирдэг учраас одоо тийм маргалдах зүйл бол ховор идэг гэх юм уу өөрсдөө хувийн зохион байгуулалттай хүмүүс байдаг манайхан бүгд
Анх ерөнхийдөө одоо ингээ гишүүн болоод хол ингээл явж штэ тий. Хоёр шинэ мембер гэрүүлийн хувьд ерөнхийдөө олон хоногоос ингээд гэрүүлээ орхиод явах нь штэ. Увс гэдэг чинь доор хаяж нэг 7-10 хоног явах л үү тий. Тэгээд ингээ яваад ирэхэд асуудал ер нь байх арга ирийн ингээ ялалдаг мэдээж бүгдөө гэрүүлтэй өөр хүүхдтэй хүмүүсүүд байгаа штэ. Асуудлууд мэдээж байлгүй яах вэ? Ялангуяа нөхрөөсөө хол тэгж яваагүй миний хувьд бол маш Сувдагийн нөхрөн бүр тэсэхгүй ирсэн шүү дээ. Замаас тоссон шүү дээ. Бүр ингээ санаад байна гээл. Бэлтцсэн юм жижигхэн гарын бэлэг бидний ингээд авсан зургийг ингээд угаалгацсан. Торттой welcome back шүү Монголиа гэсэн тортой бүгдэнд нь ингээд сарнаа цэцэг бэлтцсэн. Айгуу хөгтөж авч ирсэн. Анх удагийн эхнэрээсээ Сувдаач бас анх удаа нөхрөөсөө ингээ хол явж ирсэн. Нөхөр нь бүр ингээ санаад бүр дийлэхгүй ингээ иржсэн. Нөхөр нь одоо хардаад ичсэн үү? Үнэхээр санаад ичсэн үү гэдэгээс санаад ирсэн өөрөө тий. хардах зүйл одоо байхгүй зү. Бөө охтууд явж байгаа юм чи бөө эмэгтэйчүүд л хоолой. Мэдээж хол явж байхад бензин одоо ачих ч юм уу эсвэл ямарваа нэгэн техник засахын аргагүй болоод эвдрэл гэмтэл гарна шүү дээ. Тэр үед бол та хэдэд бас ингээд давхар дагаа яваад ачхад бэлэн ерөнхийдөө техник машин явж байгаа юу тий. Бид нар сайн ус явахдаа юуны магаа тэгээд өөртөө механикчгүй явсан. Тэгээд юу портертай явсан байна. Тэгээд тэрийг портер ах гэж нэрлэлсэн. Тэгээд тэр ах чинь бид нар бүх юм тусалж байгаа юм чинь ингээд бензин дуусаад бензин авчирч өгөөл яаж нээж ингээл юмнуудын маань ачаал тэгээд заримдаа бол заримынх нь мотоо саадна тэгээд унтран тэнгүүд мотогоо ачаад явдаг. Дараагийн одоо аймаг дээр очиод засуулах ч гэх юм уу тиймэрхүү зүйлүүд байсан. Тэгээд заримдаа бас ингээд мото клуб ах нартайгаа таарна. Тэгээд тэр ах нарын маань зарим механикч ирж янзалж өгнгээд замд ингээд бүр маш гой нөгөө нэг юм адал явдал саад бэрхшээл энэ болгоныг ингээд хамтдаа ингээд энийгээд даван туулах нь тэр бол илүү гоё юм чаленж байдаг гэх юм уу. Тэс ар гэрийн хувьд бол мэдээж шинэ гişүүдийн хувьд одоо ингээл ихийн ээж нар гэл гэртээ байж аал гинт ингээд хөдөө хатаа яваал ингээд мотоцтуудаар унаал бага хүүхнүүдтэй нийлэл мэдээж алга болоод гарч ин бас нөхрүүд бас шокнд орж гайхна шүү дээ. Тэгээд яг хаа тэгээд ойлгочлаа юм л да. Хуучин гişүүд нь угаасаа л бид яг тэр замналыг хамт тийшээ даван тулцсан болохоор нөхрүүд нь гэсэндээ ойлгоолаа нэрэж гэсэн ингэжсэн ингээл манай эцэсэндээ бас нөхрөөд очил тайлбардаг юм шиг байна тий. Тэгээд би бас нэр контент дээр нэг зүйлийг сануулж хэлэхгүй бол нөгөө хобби түнэг гэхээр ярилцлагын дараа заавал ч нэг машин ч юм уу моциклоо танилцуулдаг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө үйл болцсон байгаа учраас бүгд нөгөө моциклуудаа энэ гаражуудаа ингээд буцаад тавьсан байгаа учраас энэхүү контент дээр ерөөхдөө моцикл танилцуулахгүй. За яг ард бол одоо их шүүгийн Сувдагийн Harley Davidson 883 моцикл бол байж байгаа тий 883 cc-тэй ийм моцикл байж байгаа. Тэгээ хэдүүлээ зүгээр гоё ярилцаад влог маань ерөөхдөө өндөрлөн гэхгүй бол манай үзэгч чинь амар шүү дээ. Ингээд машин танилцуулаад дууслаа. Өө асаагаад үзүүлчихгүй. Яндагийн сусулчихгүй гэд айгүй их юм хүсээд идэг байхгүй. Одоо миний хувьд тэгэхээр ингээд би нэг юм хол замд дархан ороход л ер нь ингээл нэг машинтай ороход л тийрчдэг байхгүй. 2-3 цаг явах. Йоо гэд боддог байхгүй. Тэгэнгүүт юу 2-3 мянган км моциклтэй явна гэдэг чинь надад бол амар чанга санагдаж байгаа. Би чи зундаа бас нэг хаяа моцикл уун те. Harley Davidson ундаг, Viro ундаг тэгээд хаяадаас гаргаж унах дуртай. Сая энэ талын салхиар нэг Viro өвдүүд бүгдөө ингээ нэгдээ явсан шүү дээ. Бид нэг нэг практикуудад ингээ бүндээ явсан байхгүй. Тэгэнгүүт олоолаа явахын юм гоёг бас мэдэрдэг байхгүй. Яг та нар яг ингээд сая хэлж штэ. Бөөндөө явахаар ингээд гоё байдгаа гэдэг чим. Ганцаархны явахаар тийм байдгаа гэдэг чим. Олоолаа явахаар ер нь бол ингээд риск би багтаа юм болоо гэж боддоо штэ. Тийм шүү дээ. Одоо урд байгаа хүн бод ерөөхдөө бүх юмаа ингээд нэг хаяас та дигний мэгний дөрөд фрик зүг ингээд явж байгаа. Тэгж яг гэсэн саналтай хүмүүсээ бидээ тоглоо шалгаагаар хийлээ. Тэгээд та нарын энэ colors гэх лөө. Амар гоё материал нь бас үнэхээр гоё юм байна те. Энэ Монголд хийлгэсэн үү? Тийм Монгол хийлгэсэн. Тэгээд энэ тэмдэг энтер ерөнхийдөө яг ингээд өөрсдөө бас аюу гоё брэнджүүл чадсан байх гэж би харж байгаа байхгүй юу? Материал нь гоё. Тэгээд яг энэ тэмдэгнүүд нь аягүй гоё юм байна. Тэгээд даг савгтай байна. Би ийм савг
хийл гэж хүмүүс санагдчихлаа 100. Бид нар ч одоо аль бисний уулзалт хурал мурал дээр дандаа энийг л өмсч. Тэгээд нөгөө дөрөв нэг айгүй олон цолнууд явуулсан шүү дээ. Тэр цолнууд нь яа дээ Одоо энэ дээр орж ирэхгүй те. Аха. Жишээ нь миний хүнд одоо Road гэдэг. Юм гоё ярт. Аха. За манайхаа юу байгаарай. Аха. Үүсгэн байгуулагч гэдэг Аа. бас ингээд Оруулаад өгч юм байна те. Магийнхаас. За тэгээд Zelo Resto Bar-ын бас хамт хоол гарсан байна. Ахлах тогооч маань Ялцуулахаас Тий. өмнө шүү дээ. хоол хийсэн байгаа. Тэгээд бидний влог нөгөө өглөө ирж бас бидний бүгдөө хоол идэг байгаа. Одоо амар идэн гэхтэй тий. Идэж үзэл. Тий, идэж үзвэл мукбанг болгоо ачаад үл амар нийт ойртолоод ингээд. Аяллаа үед нь юу нь бол хоцрохгүй гэх нь бол энэ бол хоолыг амар хурдан хийж мэдээ. Бүх юм хурдтай ялдаг. Колонктор тэгэл ингээд зогсож байгаа хөдлийгээл тэгэл газ хөдөлдөг. Намайг нэг бэлдээ хийх байгаад хаяа. Тав. Айч юм тий. Ани илүү найдаж чаднаа яа. Оо бүртгээд юм байна уу байна гэж. Хэлмэтний араас сонсохгүй. Эсвэл манайхан За суугаад нөгөө нас тавган дээр авах. За яг юм. Бэлигээс тайлах гэдэг. За одоо юу хөдөлж байхгүй гэдэг каскаж тайлах. А тэгээ нэгийг мартаа авчиж байгаа юм уу? Мартахгүй л ингээд бүртгэлтэй Аа. хөдлөх одоо дахиад өгж байгаа шүү дээ. Аа. Тэгэл заа хөдөлцөө гэж тэр хооронд гяс ингээд каск маска өмсөөл гяс бэлдэхгүй бол эхнээсээ гараа сав гэж гараа явчихдаг байхгүй. Тэгээд сүүлдээ нөгөө нэг хоцроод байдаг хэд маань бүр каска тайлах байлцсан заяа. 0 болсон тий. Тэгвэл олоолаа болохоор ингээд амар уддаг байхгүй. Тэр нэг замаа хурдан идэх хэрэгтэй байдаг. Тэгээд бүлээгээл хүлээгээл энэ юусэн ингээд 20 идүн 10 идүн чинь ингээд нэг дөрөв авахарцсан. Бүлээн гэдэг бол аюу хэцүү. Тэгэхээр газ хийлээ явцгаа гэж явдаг. Хоол моол идэл газ идлээ явцгаа гэж болоод тэгээд Тэр яг босаа аягүй сайн гэдэг. Замаар л одоо гიშгэн хорон. Тэг шүн алчхаар хэцүү тийм. Айл гарангууд нөгөө Тэгээд- хичээдэг. Надаа нэг хэцүү зүйл нь би өөрөө бас нэг хаяа ундаг болохоор тэр зовлон аймарсан мэдээд иддэг байхгүй. Зуны одоо эд халуун үед ялангуяа том хөдөлгүүрттэй. Тэгээд дээрэс нь Harley Davidson зарим одоо 883 ч юм бол аржиатор байхгүй шүү дээ. Салхиар хөрдөг мэцэг тий. Ингээд доороос бүр ингээд төөнж идэг тий. А тэгэнгүүт яг нөгөө нэг ингээд түгжрээ үед амар хэцүү идэг тий. Төгжрөнд бол бицикл одоо том мотортой бицикл бол амар халах. Гэтэ мотон унаад Аялал Төгжрөд гараа явчихсан явчихаар одоо холын аялал. Нөгөө яг нөгөө бүр ингээд чихээд ороод явж чадахгүй тийм тохиолдол зөндөө идэв шүү дээ. Машиныг нөө зай тавьж өгөхгүй. Тийм машин зай тавьж өгөхгүй тийм гаццсан тохиолдлууд. Ерөнхийдөө мотор бол мотоцикл халах доороос ингээ халуу төндөлдөө зарим. Хэрвээ Замдаа холын өмнө аялал гараа төлөвлөсөн л явчихсан байж Тийм шүү дээ. Амар бүрээс үлдээ тийм. салхин хөргөөрээр ингээ өөрсдөө одоо мотороос хэрэгцүүлээд ингээ аялал явчихсан. Та нарын дунд яндан төлөө төлж исэн байгаа юу? Би бүр сая овсон. дээрээ төссөн. Амар Одоо бүгд ер нь нэг юм энэ хавцааны нэг жоохон аюутай яа. Жогоо сайрцсан юм шиг. Жоохон сорвтой те. Юу бүр явж байгаа л ер нь яндан төлөө. Гэхдээ ер нь хэр баргийн нэг юпгтэй та моцикл ундаг байхаа те. Тэгтээ нөгөө юу мөнд нөгөө арга хэмжээ нэмжтэй. арга хэмжээгээр. Аа тэр тиймэрхүү үед ерөнхийдөө Гоёхоод өмсчдөг байхгүй юу? Им битэн хүмүүсийн тэгээд гойж явж байгаа тэгээд төлөөдөл хийчих юм те. Би бас нэг удаа бас амар төлж исэн. Гэтэ савгүйтэй тийм. Сайн нэг сүүл нэг сэтгэл шархалсан юу вэ? Нөгөө хүүхдүүд зураг тааруулах гээд ирдэ штэ. Аа тийм. Ихчээ зураг тааруулъя гээл миний ямд нүлээ наацсан штэ. Яа. Тэгээ Ойрлоо нөгөө хийсэн үү? хүүхд нь ойрлбон гэ нөгөө нэг бүрхий ичээд байгаа мó сандраад байгаа мó ингээ зүр ихчээ зүр хөлний улаан нэлсэлцсэн мөр ёо. Амар халдсан шүү дээ тий. Амар хүү яндан гэхийн завдлаггүй нэг гүүж ирээд байгаа хүлэн ягаа хийсэн. Тэгээ бас нөгөө хүмүүс сэрэмжлүүл шилгээд мотоны яндангаас л хөлөө хамгаалж явахгүй бол ингээд ойртож үзэж байгаа хөлөө наах бол энэ хүн шүү. Ялангуяа дөнгөж яваад ирсэн моцикл бол бүр амар халуун байдаг тий. Хотод мотор хол ер нь яндаа халдаг дөө өдөө одоо Гайгүй. зүгээр шүү дээ. Та нараа яндан гай. хоттой моцикл унах дуртай юу? Эсвэл хол зам моцикл унах дуртай юу? Дээж Хоол зам.
Хотод унах бас гаалш. Хотод цуваагаараа унах бас гоё Тийм. тийм. Цуваагаараа явахаар амар гоё. Мэдрэмж нь Бас л нөгөө дүрм журмаараа ингээд цувааны ахлагч ингээд өмнө нь яваал зам хаагаал телганаар зам хааж өнгөтл нөгөөд ингэж гараал гоё. Хүмүүнлэгийн ажил хэр өрнөж байна? Сайн юм бид чинь нэг жилдээ 2 юм уу нэг хийдэг. Тэгээд ерөөхдөө тэр нөө сайн улсын аян хийлээ гэрлээ сошиалаар цацах бидний хувьд бол ёсцын хувьд бол онцгүй санагддаг. Өөртөө нэг жилдээ бол нэг 9 сар хавцаа нэг юм басрамжийн газар яг юм одоо зорилтод бүлгийн хүмүүсттэй туслахыг хичээдэг. Түрүү жил болохоор бид чинь өөрхөн мөнгөө цуглуулж байгаа яг зорилт бүлгийн хүмүүстүүдийг очиад өвлийн хугацаа хэлжсэн. Тэгээ энэ жил бас аюу хөөрхөн басрамжийн газар очиж тэгээд хинтээ ЦК-тэй нийлээд цэргийн нөгөө ЦК-аас тэгээд бид нар бөөндөө нийлж нөгөө нэг тэр Нэг үгүй өдөр аюу бүр хийж тэгээд хувцас унаараа юу гэдэг бэлэг мэлэгээд нэг өдрийг хамтдаа гоё өнгөрүүлж модцоод тарьж гоё байсан. Одоо та нар ингээд мэдээж жил ирэх тусам ингээд нас чи явуулна шүү дээ. Үгүй би зүгээр сая гинт бодсон чинь одоо их шиг хөгшрүүл одоо яг яах вэ? Мотоциклаа яах вэ гэж бодохгүй юу? Мэдээж үргэлжлүүлээд ингээд эн чинь мэдээ зогсохгүй ингээд шинэ гişүүд аваад ингээд залуу гişүүд маш ихээр нэмэгдэн штэ. Тэгэл бүр хэдэн жилийн дараа та нар ингээд нэг шинэ жил ээлжих юм штэ. Өө хшин ихтэй чи. бүр архаг олцсон. Ээжин залуудаа гэдэг шиг тэгэл. Одоо яг хөшөнхээр мэдээж настай ихсээр зөндөө мотоо юм шүү дээ. Тийш үү? Оросууд амар хийдэг тийм. Энэ рок мок стилтэй хэлэхсэн байдаг шүү дээ. Бид нар тийм л байна. Тийм гоё өгшөрнө гэж. Тэгээ гоё өгшөр шүү дээ. Гоё анаа гэж. Талын салхи авдаг мэдрэмж нь ямар вэ? Ер нь юу гэж боддог вэ? Жилд одоо нээлттэй том фестивал болдог шүү дээ, тий? Одоо нөгөө нэг шинэ жил гэдэгтэй л адилхан. Батайчдын шинэ жил юм уу? Бидний одоо үлээж явж байгаа гэдэг нь л тохоо бүгд одоо хоорондоо зөвлөрдөг. Надад нэг мото ундаг ах нэг айгуу гоё хэлжсэн маа. Энэ бол амин насны спорт. Бид нар маргааш ч уулзахгүй байж магадгүй. Тийм болохоор энд явж байл Минстэ устай арам түүнэрээ чирчсэн. Бид тэр чинь дандаа мото клубын ах нар тэгээ хуваараач мото ундаг хүмүүс байдаг. Тэгээд уулзах болгонд гоё нэмэлтдэг. Тэр явж штэ, энэ ах явж штэ, тэр их явж штэ гэдэг. Энэ чинь өөрөө нэг хэцүү спорт. Тэгэл энэ спортоос чинь тэр чимчлээ гэдэг хэцүү зүйлүүд сонсогддог. Гэлээгээд энийгээ бид нар орхиж чаддгүй учраас одоо энэ спортоо маш их хайрладаг. Энэ спортоор хамт ингээд мото унаа зам дээр таарсанж бөөнөрөө зогсож мэдлцгээд яг энэ бол бас ийм тусдаа нэг юм гоё юм ертөнц байдаг байна. Тийм. Зөрсөн ч нэг ингэж мэдлээ тийм. Би ихлээр мэдэхгүй яагаад амалтаа гэх. Намайг танихгүй бас яагаад ингэж амалтаа гэсэн чи ерөөсөө л мотоклуб клуб тариалагддаг ч юм уу тэрийг солиг мэддэг хүмүүс би ингээд байнга мэндэлж гэж ярив. Тэр нэг аяга гой санагдсан. Хоолой эзээр манайхаа шинэ жил болохоо дэглэн байраг үстэй гайг үстэй тий. Амар Иргэдэд их хэмтэй. бид нар юу байнга дэглэнтэй. Мэдээж их шигийн шинэ жил бас утгагүй болох тий. Ийм олон гişүүдтэй юм чи. Аха. Хохмоо штэ. Эний чи бэлэг тэмдэг нь бас гоё юм л штэ Тийм тий. шүү дээ. Эзний хамгаалдаг. Эзний хамгаалдаг. Муу мухад зүйлээс нөө хоол идэх гэдэг тий. Тийм хохмоо хонх хоёр чинь яг муу мухаа зүйлээс үүдээ. Тэгэхээр моточ танаа хохмоо болон хонх өөрсдөөс зүүж байна. Тэгэл манай нэг гişүүд чинь бүгд ингээл явж байгаа бол цогсонгол манай клубын ингээл анж идэр чинь уйлцсан. Чи яа уйлаад догтлоод уйлаад ингэж юм байгаль арах бас амар гişүүдээ бодхоор л уйлаад байна гэсэн нөө өөрт нь ч гэсэндээ хэцүү байгаа байхгүй. Тэр чинь яг шалгуур бас нэг хэцүү бааш ядчихс гар марн жилээл ингээл халууцаал даараал ингээл явж байгаасан бүгд л адилхан ингээд тэр мэдрэмжтэй явж байгаа гэж бодхоор л ингээд огшоод үйлээд байна.
Тэгээ манай дээг юм гэж юус даарч марахгүй ингээд энэ баг Ингээ цамцтай явж байгаа шүү. Тийм шүү дээ. Наач нөгөө нэг сая Оо, ийм- увс явсан. Ийм нэгэн цамцтайгаа юу? Биш нэрчдэг арай өөр хоол. Арай сайжруулсан. Энэ арай нэг гоё. Тэгэл яг ийм хөд нимгэн цамцтай тэгэл хичээрээд явчихж байгаа юм шиг. Тэмцгийн дунд бороо орж мороо салхилаа байгаа байхгүй. Тэгэл сийгцэн таарц. Тэгэл яг ганцаараа зогсно гэж явах цуунаас тэнгууд яг дагаас та тэгээ. Та хэдийн би нэг манай нөгөө инстаграмын чинь юун дээр стори харж ирсэн. Бүгд ингээд зогсцсон бүр амар салхилаа тий бороо ороо. Тий. Тэр нөгөө дархлаа явж байхад нөгөө нэг амар юм салхилсан байхгүй юу. Шуураад тэгээд том машин зөрхөөр бүр ингээд моциклууд маань бүр ингээд тэнцвэр алдаад унчихгаадсэн. Тэгээд бид за ерөөсөө замын хажууд руу зогсоод салхих жоохон гайгүй болохыг хүлээ. Хэрэг роуд кафе шийдгүй ерөнхийдөө. Ерөнхийдөө тий зогсох үгүй би шийддэг. Гэхдээ бас бусдынхаа саналыг сонсно. Араас ирээд инмээр тэгвэл тэгээд зогсно. Угаасаа байгалийн давагдшгүй хүчин зүйлс тохиолдоход бид нар яалтчгүй зогсох хэрэгтэй. Тэгээд бид нэр зогсоод цум муугаа өмсвөл дараа одоо ерөөс бороо орох чинь гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэл цум муугаа өмсөд ингээд зогсож байхад ингээд бид нар зүгээр ингээд цуваагаараа ингээд замын хажуу бас ингээд яг ингээд игнээд ингээд моциклэн дээр сууж явах нэг хийс гэдэг байгаа. Энэ амар хэсвэр төвчээр шаардсан л да. Одоо хэр багийн маань болгон дээр даараад байна. Би тэгээд би ингээд ингэж дан юм тэгэж ер нь бол хилдэггүй бүгдээр ингэ нэг нэг хараад ингээд шүд зүүгээд ингээд ингээд бүр яг нэг нэгнээс ингээд суралцаад за энэ нэг байхад би ингээд ингэ гэж юу яд ингээд адилхан үлсүүд 12 цаг хоол үзэхгүй ингээд бас дахиад явж байхдаа бүгд л үлсэж байгаа ш. Тэгэхээр хинш юу ч ярихгүйгээр ингээд явж гин ялгаагүй даарч гин хурж гин борон цохиулж гин мөндрөн цохиулж гин тэглээгээд хинж ядарч гин тэгчин гэж хэлэхгүйгээр яг ингээ хамтдаа ингээд явж байгаа нь тэрээс ямар амар төвчээр хичээл зүтгэлээ гээд бас тэдрийг харахаараа айгу бахархдаг тэгэхээр бахархмаар төвчээ штэ. Одоо ер нь бүх зүйлд суралцж гин л гэсэн үг л дээ. энэ хамгийн эцсийн зогсоол дээр ирээл бүгд уйлж байгаа юм чинь. Яа бид нар яваа. Чадлаа гэлөө. Гэхдээ амар өрдмөр юмуд ирж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө бороонд нөгөө өөрөөр ингээд захиулаад амар болоод ингээд шавар шавхаа ингээд хот мотрууч уушгаж нүл шороо. Тэгээд тэр чинь нэг ус дүүрсэн замнэр чинь доор нөхөөхан ч мэдгэцүү дайраа дайрал явна шүү. Тэгээд зарим нь ингээл тэгэл яг тэр нөгөө эцсийн зогсоол дээр ирэхэд бүр нөгөө үзлээ. Өглөө өстой яг амар гарах ер нь ингээд Улаанбаатар хотоос зүгээр амар ганган л Хүмүүс гараад бодлоо цэмбигээл Тэмээ гарч ирээд яг эцсийн зогсоол дээр үзлээ яг ингэ. Гэтэ бас амар хурдан хөөрхөн болчихсон тийм. Нэг өрөөнд ороод Гэс янзлаа. тэр хэдэн би хэдэн яаж амарчхансан гэсэн чинь нөгөөд Монолизны хөөрхөн болцсон цаа. хөөрхөн болох хэвээр мэрэл гардаг. Тэгээд яг юм зураг авалт зураг бичлэг гэл юм ерөөс завсаргүй амархалгүйгээр ер нь бол бид аялал маш тийм өрнөлттэй тэгэл бүх юм ажлаа амжилт уулцсан тийм. маш гоё. Мэдээч та бүхэндээ их шүүтэй ингээд хамтран ажилладаг байгууллагууд ерөнхийдөө байгаа юу бас? Байхгүй бид нар ч хуваар үсттэй. бүр юм яг тийм ерхий дээр Систем спонсорд байхгүй. Ер нь одоо ингээд хол зам туулж штэ. Тэгэнгүүт за ингээд одоо тэдэн километр явахт чинь манай байгууллагаас ингэж байна гэдэг ч юм уу тиймэрхүү. Яа. Тэгээ ер нь бол зогсох болгонд хүмүүс дагаа явж идэг тий. Яг ингээд тэрнгээр ороод гараараа, энэнгээр ороод гараа. Ингээд яг нэг буунгууд тэр хоолны газраас ингээд бидэрт хоол өгөн. Зарим ингээд хүмүүс зүр колонктой таарангууд бидний ингээд бензинийг дүүргэж өгөн ингээд юу мó дугуй муугаа гарцсан байхад газ гарч ирээл дугуй яаж янзалж өгөөл ингээд ер нь бол аймаг болгон дээр сумдууд дээр биднийг ингээд хүлээгээд байж идэг. Стори энэ байнгын явж байгаа. Үнэхээр бас тэрнгээрээ бас бахархчихсан. Биднийг ингээ хүлээгээд ингээ замд нь босоод ичдээс монголчуудаас аюугаа мэдтэй устай нэгээ дэмждэг, хайрладаг. Яг тэндээс бол яг үнэхээр гоё мэдрэмж авч ирсэн. Мэдээж эхэндээ бол хэцүү байсан. Нэг менежер чинь ийм ч хүн, тийм ч хүн гэж янз бүрээр хэлдэг байсан ч гэсэндээ хоол замд гараад ирэхээр бүгд л ийдэг байдлаар бүгдээрээ ингээ тийм гоё үнэхээр гоё гэсэлтэй. Тийм мотивац яг тийм янз зэг компаниас ивент хийсэн гэсэн тийм юмыг бид нар өөрсдөө ч авахыг хүсээгүй зүгээр яг л өөрсдөө зүгээр Монгол хэлтүүлээд хоорондоо дундын даас нээж байгаа л тэгэл богцнуудаа үрэл тэгэл гарсан. яваа илгэж идэх шил тий.
За тэгээд одоо яг бас энэ клубт орох сонирхолтой дээрээс нь бас яг одоо мотоцикл унж чадахгүй ч хүмүүс өссөн дөө шүү дээ. Гэсэн мэтлөөрөө ингээд дотроо бүр ингээд гоё унах хэрэгтэй тий. Тийм одоо хүмүүстэй нэгэн тал одоо яг энд cruiser английн мотоцикл унаад нэг клуб болоод нэгдээ явж байгаа хүмүүсийн удаас өгөх зөвлөгөө юу? Чи үнэхээр энийг хүсэж гин үү, дуртай байна уу гэдэг хэлээд шалгаад мэдчих хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр биш. Тийм одоо мотоциклын курс суугаад тэгээд яг тэр мотоциклын курс дээр ингэ суугаад мотоциклаа унаад ингэ явж хахад яг чи дотроосоо яг тэрийг хүсэж гин үү те. Энийг чи үнэхээр чадхаар эсвэл чи ингэ хийсвэр сэтгэлгээгээр ч юм уу өөрөө нэг хүсэхгүй байж айгаад байвал ерөөсө тэрний ард гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж аркер тэр дэмжлэг байх хэвээр тэгэхээр ярилцах хэрэгтэй. Хүний хүсэл зорилгыг бол хинч хорж чадахгүй. Тийм. Хобби гэдэг утгаараа үнэхээр хүсэж ивэл тэр хүний хүсэл зорилгыг хинч хорж ажил төрөл ар гэр тэгээд ар гэрийнх нь хүлээн зөвшөөрөөд тэгээ өөрөө тэрийгэ унах хүсэл зорилготой байж ижил орж ирнэхээс яг ингээд ингэж болчих байхдаа юу ч яаж хийсэн ч нэ бүртгүүлчих гэсэн юм үзэл бодлоор сэтгэл хөдлөлөөр орж ирэх юм хэцүү орох амархан гарах хэцүү байхгүй яг иймэрхүү зүйл дээр яг энэ ол хамт олно орхиод гарах хэцүү тэгээд хамт мото өнийхэр айгаад идэг яг тэр чинь аюу хэцүү мэдрэмж тэгээд тийм нэг энэ дундаас ингээд ганцаараа орхигдооч юм шиг тийм мэдрэмж хэцүү байхгүй тийм болохоор хамгийн түрүүн сэтгэл зүгэл бэлтэнээр гэр ажил төрлөө зохицуулж яж оршихгүй бол орж ирсний дараах мэдрэмж хэцүү байхгүй. За тэгэхээр бас яг шинээр бас мотоцикл унах байгаа, мотоциклд хоббирлж байгаа хүмүүсүүд манаас ерөнхийдөө ойлгосон баг тийм. Нэг клуб, нэг баг хамт олон болж явхад мэдээж бас шалгуурууд бол зөндөө байгаа тийм. Энэ бүгдийг бас одоо сая бүгд л ар гэрээ нэгдүгээр зохицуулсан байх хэрэгтэй гэж байна. Хоёрдугаар техниктэй байх хэрэгтэй шүү дээ тийм. Маш сайн техниктэй байх хэрэгтэй. Хол зам туулахад идрэл гэмтэл гараад байхгүй сайн техниктэй байх. Хол замд бол мэдээж техникийн идрэл гэмтэл зөндөл гарна шүү дээ тийм. Гаралгүй. Тэр бол км явж байгаа. гарна. Бэлтгэх хэрэгтэй ингээд ямар тооцоолж одоо ерөнхийдөө мотоцикл эвдрүүл яах вэ? Тэгээ бензин дуусвал яах вэ гэдгийг маш сайн бэлдэж гардаг. Жишээ нь бензин нөөцлөөд одоо бид нар портер дагуулж авсан гэдэг асруу. Одоо нэг мотоцикл эвдрүүл бид нар өөртөө засаж чадахгүй учраас эхлээд ингээ ачаад дараагийн цэг дээр аваачаад засах ч юм уу хүнд үзүүлэх ч юм уу тэр хүртлээр ингээ ачаад явах хэмжээний бэлтгэлтэй бас байх хэрэгтэй. Тэгэхээр яаж чаад шисаал тэр хүнийг унуулах тэгэхгүй бол нэгнийх нь мото эвдэрчээд нөгөөдхөө ингээд унж чадахгүй хойноос нагаж байгаа гэдэг бас амар хэцүү. Энэ нийтээ хам мото унмаар гэдэг газ янзлаад газ нэг хурцтайгаар гэсгээс шийдэх чухал байдаг. За одоо та бүхэн маань яг ямар мотоцикл дунж байна? Одоо миний хувьд бол Harley Davidson Sportster 1200 XL гэсэн. Club style болгоцсон. Өргөн дуудлын дуунаас жоохон өргөн үү? Үгүй, ерөнхийдөө яг одоо энэ сутагтай адилхан өргөн өргөн. Club style гэдэг маань өөрөө нөгөө ерөнхийдөө Harley загварууд дээр хийдэг ингээд өндөр шилтэй юу жоохон өндөр өрүүлэлтэй болгочдаг. Илүү холоо айл нэг 5 тухтай болгох юм бол тийм нөгөө салхийг одоо нөгөө хааж ингэ салхицсан. Заруултаар юм өндөр хаалт хийсэн тиймэрхүү юу стилийн загварыг хилдэг. Тэгээд хордогч бол амар сайтай. Тэгээд хин ихэнх Миний одоо юм 4 дахь мото юм уу? 583 тийм мото байна. Тэгээд Indian Scott 1250 байгаа. 1200 байгаа. Яа одоо юу Striker 1300. Дараа жил бас арай өөр бас мото ботчлаа нэг хавраас яг ямар мото Striker хүмүүс өөр мото авах уу гэдэг шийдчихлээ. манай шинэ Миний хувьд Street 500 гэж байгаа. Одоо эргэжил бас жоохон CC-гийн дээшлүүлэх санаад байна. 883 эсвэл 1200. 1200 болгоё гэж байна. 500 шот нэг байна. Содонцод шудаг цэцэг гинэ. Нөгөө нэг тоглож хэлсээр хагаад. Миний бодлохоор 883 Street
Кобра яндантай ер нь бол рүүл жоохон доошоо. Доошоо хахаар мэдээж гар чилдэг үед илүү. Гараа ингээд тулж ингэж явж байгаа. Ингэхээр арай гар амраад яваад байдаг. Хүмүүс хэцүү харагдаад нэрээ өрүүлч юм эсэж. Тий би яг ингэж нуруу өвдөд яг нэг энэ хөл бас нэлээд хол замд. Гэтэ гоё. Яг амар гоё шүү. Классик цаашаа тий дугуурлах штэ. Энэ 3000 цанг яваад ингээд энэ хол явж ингэж явах зорилго нь юу юм? Таар өөрийгөө бизнес наваад хайшруулж байгаа чинь байгалийн сайхныг мэдэрдэг. Тэр нэг онцгой нэг очиж одоо очиж үзэг амар хөтөлбөр ингээд очиж тэр сайхан байгалыг ингээд бишрээд тийм ингээд эцэг та салхи мэдрээд ингээд очиж үзэг газар алчаад амар гоё. Одоо ингээд клубээр яг гоё хамтаа Одоо найзууд чинь машинда бүгд бүдээ явуулдаг өстэй усгүй. Мэдээж хараад дан хангаараа мотоо уумш энэ байгалыг мэдэрх гэж энэ хоолын айл хэсэг зөвчээрээ шалгах гэж тэгээд өдрөнд Тэгээ бас нэг илүү сайн таних гэж юм уу тийм. Аяллаар хүний мөн чанар таньдаг гэж үздэг шүү дээ. Тэгтээ араа машин дотор бол ингээд нэг 3 хүн ч юм уу 4 хүн хоорондоо ингээд яриа явчих штеп. Хөнгө таад яг ингээд каскын дотор ингээд ярихгүй яваад байгаа шүү хоолын дээ. дуудаад явж шүү. Биенийхээ нөгөө юу дохоо мохоогоор Тэгээ мөнхийн өөртөө амар ярьдаг юм шиг санагдсан. Тэгээ нөгөө яг цаваанд явж байгаа нэгээрээ айгу бахархаал бүр илүү омгшоол бүр цаанаасаа л ингээд бүр огшоол нөгөө яг тийм уйлмаар юм шиг зарим нөгөө гой мэдрэмж амар авахгүй. Өөр ирэхгүй л мэдрэмж аваад тэр нэг анхаарал гоё. санахгүй анхаарал хамгийн дээд зэрэгтэй юм даа. зарим нөгөө нэг сенаар болчихдог. Тэгээд хоорондоо Тэгээ ингээд Интерком холбогдчихтэй зарим. Юу одоо ер нь их каскнууд чинь нөгөө нэг юутай болчиход байгаа шүү дээ. тийм. Шууд нөгөө ярьдаг блютутээр холбогддог болчиход байгаа шүү дээ. Тийм. Нөгөө интерком тустай байгаа шүү. Касканда ингээ холбогдчихсон. Тэрнгээр холбогдоод ирчихсэн. Тэгээ ерөөхдөө анхаарал сарнихгүй нөгөө минийхээ үйл хөдлөлийг хараад тэгээд ингээд зам чинь өөрөө ямар асуудалтай вэ? Тэр болгоо нөхөрч чинь газ тойроо одоо энэ нөхөн тийм байна энэ одоо шороон зам одоо энэ даваад байна одоо ингэ одоо энэ бороо орж ин тэг чи ингээд уйдах зав хийж байдаг. Та нарын давж исэн хамгийн хэцүү даваа юу вэ? Солонгосын даваа. Өндөр улааны даваа. Өндөр улааны даваа. Боосгоо. Цагааны даваа гэж 3 даваа давсан шүү дээ. Тэгээд хэрэгсэн зам. хэрэгсэн тэр ихтэй зам нэлийн Нааша ирэхэд амар өндөр байсан тий. Солонготын даваа өндөр улааны даваа дээр бүр ингээд дэш өгсчил шүү дээ. даваануудыг давж авах бороо зам Бороо байсан шүү дээ. тэрээ бороо ороод ингээд зам илбаач юм бас нэлийн даваад авахаас өмнө зэлбэж байгаа хамаг мэддэг байна. Цагааны даваа өгчтэй байхад хэцүү гэдэг юм лээ шүү. Бид эцэг нэг Mad Max шиг өөрсөндөө нэг замаа тааруулж авахгүй яг араасаа явах хэцүү амжилт чинь дээр тэнүр зам болоо. Тэгээ замаа тааруулах нь нэг харж байгаа юм чи таа Mad Max гэдэг. Ингээд илсэн ингээд бөөлөө ингээд Тэр нөхрийг яасан гэж ингэдэг ингээл тэр дайрахгүй том нөхрөө авахгүй тул давангууд ингээд машин нэрч ингээд шүглдэж мүглэл хүү ямар юм бэ гэж тийш үгэж байгаа юм гоё мэдсэн. Монголд одоо яг ингээд эмэгтэй клубүүд юу хийх гэдэг вэ? байгаа. Гэтэ англи та хэд англи? Тийм бидний байк Cruiser клуб бас байна. кросс тэ тамирчилж Кросс байна. Бид крewний эмэгтэй клуб нийлээд 5-6 бол байгаа шүү. Нэрний утга нь Манай клубын нэр байгаа. Тэр их маань нэрийг дэ хин хүчсэн юм аа. би үтсэн нөө шилийн мог тэгээд нөө минь хоёрын зохиолын номноос оройн ганц модны агшиг хоёр шонхор голдурд байдаг. Тэгээд тэнд л ерөөдөө тороо амир ингээд манай шилийн сайн ирсүүдийн тухай юм байдаг. Тэгээд шилийн одоо сайн ирсүүд чинь дандаа л ерөөдөө шонхор чамтай холбоотой байдаг. Өөрсдөө шонхор гэж чам гэж ярьдаг дээ уулаа. Яг тэрийг
тэрийгэ зөөрлсөн үү одоо зохиолч маань яг агшуу ихшүү гэдэг агшуугийнхтэй ихшүүний нэлтэй хоёр шонхрын талаар гардаг байхгүй юу? Агшуу нь явлаа, ихшүү нэрлээ, хүүхдүүдтэй хоол авчирлаа, орой ганцны модны агшуу ихшүү. Тэгэл яг нөгөө мотог гэж хурд дээрсэн шонхор бол нэр зориг одоо хүчтэй тэгээ монголчууд шонхрыг дээдлж хүндэлдэг учраас тэр номноос ихшүү гэдэг нэрийг авч минь даяа зохиолчоос очиж зохиолчийн ихээр мөртлөж шивжсэн. Одоо энэ би аавах. юу эмгтэй шонхроод гэдэг. Аха. Одоо шинэ мемберүүд бол юу байгаа юм бэ те? Шонхордог байгаа те? Энэ жил нөгөө шонхор авах юугаа баталсан. Аха. Одоо аль бисний шонхроо бид хэд одоо шинэ жилээр авахаар Шинэ хүмүүсээс 4 хүн Шонхортой олчод гоё юм мемберүүд те? Одоо ингээд Мөрөдлөө. тэр бол тэгээд айгүй хол замд шонхроо цаараа явлаа даа гэдэг. Ата цаа дагуулаад явах гэсэн юм. Ууса харахаас За тэгээд манай влогтой бас энэ хамтран ажиллаж байгаа Royal Dad чинь бас гарын бэлэг шинэ жилээр бас гоё ширэн дээрээ тавьцаагаараа гарахт чинь бүгд жилээ нэг өгөн заяа. Тэгээд шинэ жилээр бас барилгын ширээн дээр бас тавиад уух юм бол бас айгүй гоё юм бэлээ. Өнөөдөр орой туссан баг тий. Шинэ жилээр шүү. Тэгээ бас Дүүний голдо тавьж байгаа. тэгээд Zellor Resto Bar маань бас энэхүү влог дээр минь бас хамтран ажиллаж байгаа. Энэхүү гайхалтай амтд хоолнуудыг бас Zellor-гийн ерөнхий тоогооч бас хийсэн байгаа. Тэгээд влогийн маань бас спонсороор Автхаус Mongolia ажиллаж байгаа. Автхаус Mongolia маань ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр машины нөгөө одоо энэ альсан суудал байна шүү дээ. Альсан суудал доторлогоо тэгэл ялангуяа моциклын суудал унгааж өрөх ч юм уу эсвэл гадаа ил байж идэг учраас жоо муухай болох талуудаас хэрвэдэг тийм. Энэ мотод дандаа ордог гэж тий. Альсан одоо маш гоё яг нөгөө нэг та ямар материалаар одоо ямар өнгөөр ч юм уу хийх хүсэж байна. Яг л таны сонирхолд нийцсэн өнгөөр маш гоё ойдлуудтайгаар хийдэг машины өрүүл одоо суудал гэж бүхэл зүйлийг хийдэг юм. Миний влог дээр ихэд ингээ байнгын хамтран ажилладаг бас найзуудтай бас энэ удаагийн дугаарт бас хамтран ажиллаж байгаа нэгдүгээрт баярлалаа. Хоёрдугаар Royal Dutch энэ бас шинээр оруулж ирсэн Африк кола гэдэг чинь тий. Zero сахаргүй. Тэгээд шинэ жилийн ширээн дээр бас манайх энэ өнөөрөө уугаад усах чи гэдсэн үү? Тийм голдо тавьж байгаа. За би тэгээд та нарыг бас бүгдөрөө Harley унж байгаа юм чинь. Би нэг юм гоё Harley Davidson гэсэн юм дэлгүүрний осор бас бэлгэнд өгөхөр аваад ирсэн байгаа. Тэгээ бүгдөрөө гоё хар өнгийн моциклэн дээр ингээд улаан өнгийн осор зүлтэстэй байхаар бас аягүй гоё зогцож харагддаг тийм. Нөгөө юу тавьчихсан ш та. Тэгээ гоё осор. Нөгөө авахтаа ингэж харуулж байгаа. За тэгээд баярлалаа. Harley Davidson гэсэн дэлгүүрний осрууд бас За баярлалаа. та дөрөвтэй бас хэлчихье. Тэгээд энэ юу вэ? за энэ пив нөгөө нэг том боо болохоор ширээн дээрээ тавьчихад дүрх гээд байна. Гарахаар нь дөрүүлэнд нь 5 литрийн бирүүдээс яа. За бүгдөө сайн хоолой тий. Тий. Zellor Resto Bar-аас бас энэ влогтой хамтаж ажиллаж байгаа 200 мянган төгрөгийн эрхийн бичиг байгаа. Тэгээд хизээч ирээд үйлчлүүлэхэд үр таалга нээлттэй болно. Тэгээд за мөн бас Сувда Мики 2 найзтай баярлалаа. Тогооч Микид энэ билидээ бас баярлалаа. Хамтд гоё хоолойтой ажиллаж байгаа. За тэгээд зурлаачтай баярлалаа. Тэгээд өнөөдрийн хобби түнэн влогийн 34 дахь дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Маш сайхан сонирхолтой яриануудыг бас та бүхэндээ өргөлээ. Дээрэс нь дөнгөж энэ одоо моцикл унгаж байгаа, хүсэл эрмэлзэлтэй байгаа охтууд бүсгүүчүүдэд бас маш гоё идеянууд өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаар мотоо танилцуулахгүй нь жоо харамсалтай. Улирал нь ингэж таарсан учраас хэрвээ 100 бол хэдүүлээ гадаа ч юм уу гоё хийж болох байсан тийм. Тийм бүгдийн дуудаад моциклд мэдээж буу манайхан чинь жил болоод моциклээ солидог учраас яг зуны улиралд моцикл танилцуулбал маш гоё тийм шинэ моциклууд ирэх байна. Тэрнээ дахин нэг дугаар хийгээд. Тэгээ яг хоо дараа нь талын салхитэр ч юм уу ямар моциклуудын нөгөө юу хийцэн бэ гэдгийг нь бас хобби түнэг нөгөө гражуэйт контентнаас тустай явдсан шүү дээ тийм. Тэргүүрээ гоё танилцуулчих. Тэгээд дугаар өндөрлөе. За тэгээд урилгыг хүлээж аваад оролцсон дөрвөн үзэсгэлэн бүсгүүчүүдтэй маш их баярлалаа. Баярлалаа. Хөрсөн баярлалаа. Ер нь бол би та дөрөв амар ирмгий гэж харж байгаа. Яагаад гэвэл моцикл уннаа гэдэг чинь ер нь ир зориг байхгүй. Би өөрөө л хаяа
моциклтой гарахаас бас айдаг байхгүй. Яагаад гэвэл хин хаанаас яагаад ороод ирэх вдэ гэдэг бол байнга нөгөө нэг рискийг төлөвлөж явахгүй бол Тийм шүү. аюултай техникийн хэрэгсэл тийм. Эр хүмүүстэй. За тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Хобби түнэн влогтой хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараа дугаараар хэдүүлээ эргэн уулзцгаая. Тэгээд доор гарч байгаа YouTube channel маань бүгдээрээ subscribe хийгээд дагцгаагаараа баяр та манайхаа. Баярлалаа.